Эрхэм мэдээд үзэгчдээ Монгол телевизийн Терминал 1-ийн чөлөөт ярилцлага уламжлал ёсоор Мягмар лав гарагийн 14 цагаас үзэгч та бүхэнд шинэ дугаараа 7 хоног бүр хүргэдэг. За өнөөдөр бид Монголын холимог талааны спортыг дэлхийд нэрийг нь цураатуулж яваа гайхамшигтай тамирчин болон түүний багштай ярилцахаар студид ирсэн байна. За энэ бол Монгол Улсын гавьяа тамирчин MGL1 Fighting Championship холбооны үүсгэн байгуулагч холимог талааны дэлхийн авраг Наран тоглог багш, за мөн Шандас MMA клубын мэргэжлийн холимог дулаанч, MGL1 холбооны 70 кг-ийн авраг, за JCK холбооны холимог дулаанч Намнан Баяр нар студид ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. За наран тоглог багшийн хувьд бол энэ жил өнгөрсөн жилийн тухайд бол одоо Шавнар нь багтан сайхан амжилтыг үзүүлж дэлхийн тавцанд бас Монголын нэрийг гаргасан энэ холимог дулаанд өөрсдийн нэрээ дансалсан ийм сайхан үйл явдлууд өрнөж байна. Таны хувьд ч гэсэн бас хамгийн анх Монгол улсад 2014 онд One Championship холбооны дэлхийн аваргын одоо бүсийг авчирж байсан ийм сайхан одоо түүхтэй мундаг хэрхмэд ирсэн байна. Тэгэхээр юуны өмнө та хоёртаа бас баяр хүргэе. Баярлалаа. Намнан Баярынхаа тухайдас ярихад одоо Монголын холимог тулаанчдаас хамгийн анх хамгийн өндөр одоо шагналын сантаа тэмцээнд орж буюу Хятад улсын JCK холбооны 1 сая юаны шагналтай тэмцээнд орж төрүүлж бас шагналын эзэн болсон давхар баяр хүргэе. Баярлалаа. За тэгэхээр багшаас эхэлж асууя, ер нь холимог тулааны холбоо байгуулах санаа анх хизээ төрсөн бэ? 2014 онд бол та анх удаа Монголд дэлхийн аваргын бүсийг авчирж исэн. Тэгээ үүнээс хойш олон сайхан Шавнар бэлтгэлээ эхнээсээ үр дүнгууд нь гарч ийн. Ер нь холбоо байгуулад явах хэрэг бэрхшээлтэй байсан бэ? 2009 онд одоо тулаанч каратегийн тамирчин найзуудтайгаа ингээд ярилцаад тэгээ Монголын нэрийг одоо гадаадад гаргах тамирчдыг одоо бэлддэг болох талаар ингээд ярилцсан. Учир нь юугээс одоо яг нэг холимог тулааны тэмцээн Монголд нэх болдгоо. Тэгсэн мөртлөө ингээд ойр ажуу хөрш улсуудад манай тамирчдаас одоо Монголын холимог тулааны авраг гэж зарлагдаад очоод ялагдаад ингэжсэн одоо тулаануудыг нэг өвөр монголчууд хэлээд одоо би ч нэг тухайн үед тамирчин байгаа болохоор өвөр монгол тулаанчдтай холбоотой тэд нар маань хэлээд одоо барилдаа мэдэхгүй хүн ирээд Монголын холимог тулааны авраг бол гэж зарлагдаад холимог тулааны тэмцээнд ороод ялгадаад байна шүү дээ. Нэр хүндийн хувьд л их таагүй байна тийм ээ. Тэгэхээр чин зэрэг нөгөө Монгол тулаанчид янгандаа ялтынхаа тоог ингээд баг багаар нэмээд ингээд тулддаг байдал яг барилдаа сайн мэдэхгүй хүмүүс нь холимог тулаанч биш хүн очоод хятад жишээлгээд хэд ялгаддаг байхгүй. Тэрийг нэг өвөр монголчуудаас сонсоод яамар юм бэ одоо Монголд улсын авраг зохиож болдог бол тэндээсээ шалгарсан хүн гадаад очоод ялагдсан ч одоо бидний л тулааны хөгжил юм чинь гээд тэгж махвал гээд найз галаа гээд найзтайгаа ингээд адилхан бид нар каратегийн шигшөөгийн тамирчид байсан. Тэгэд бид гуруулаа ингэж анх ярьж хагаад ер нь нэг холбоо байгуулаад тэмцээн ингээд тасралтгүй зохион байгуулдаг болёо. Тэгээд тэндээ шууд нэрээ өгч байгаа. Тэр үед би нэг Японы K1 гээд Канэг гэдэг холбоонд кикбоксинг тулаан хийдэг байсан байхгүй. Тэгэнгүүтээ тэрэн чигээ одоо M1 гэхээр тэр Оросд M1 гэдэг тэмцээн болдог. Тэгэхээр нь MGL1 гэдгээр анх нэрийг өгөөд тэгээд дээр нь одоо мөн л одоо каратегийн шигшөөг тамт байсан Ган Төмөр Наранбаатар гэдэг хоёр найзгаа оруулаад Монголын шилдэг тулаанчдын холбоо гэж байгуулад тэгээ MGL1 гэдэг тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн юм. Тэгээд мэдээж тэмцээн ингээд холбоог ингээд цаашаа авч явахад бол мэдээж нэг спонсор дэмждэг сайхан сэтгэлтэй спорт тулаан дуртай олон сайхан хүмүүсийн дэмжлэгээр өдөө одоо ингээд 17 жилийн хугацаанд нэг ч одоо жил тэмцээний алгасал тасалгүйгээр тэмцээн тогтмол зохион байгуулж ирсэн. Тэгээд тэр тэмцээн тасалдгүй зохион байгуулж ирсний одоо үр дүнд MGL1-ийг нэгт ордог Монголын тулаанчдын ур чадвар сайжраад дотоодын өрсөлдөөн ширүүсээд тэндээс шалгарч гарсан аврагууд нь MGL1-ийн аврал болох юм бол мэдээж гадагшаа бол маш сайхан үздэг амжилт үзүүлдэг тийм жишг тогтчод байгаа юм. Тэгэхээр бид бол дотооддоо төрүүлчих юм бол гадагшаа яваад амжилт үзүүлэх нь бараг тодорхой ер нь Монгол тамирчдын чансаа бас сайн байгаа гэж ойлгож болох уу? Ер нь тийм болчиход байна. Ер нь байгуулагдчих их үеийн бас хамгийн том сорилтууд юу вэ? Бэрхшээлүүдээс дурдах юм бол
Мэдээж одоо мөсөж байгаа хүн бол хамгийн л ачааллыг авна шүү дээ тийм ээ. Одоо бол яг харьцангуй жигдрээд бас сайхан болж штэ. Тэгээ анх эхлэхдээ мэдээж бол спонсорын тал юм байсан. Одоо тэмцээний зохион байгуулахын тулд шагналын сан мэрэгжлийн тулаан учраас эхлээд тэр үеийн сорил тэмцээн болоод тэгээ сорил тэмцээнд орж байгаа бүх тамирчидтай ялагдсан ч мөнгө өгөхөөр тэгж тооцоолж анх гарч ирж байсан л та. Тэгээд тэнд бол эхний үед бол махвал гээд манай одоо холбооны үүсгэн байгуулагч найз маань яг анхны ерөнхийлөгч бол дотроос одоо ерөнхийлөгчөө тавиал. Тэгээ махвал маань эхний нэг тэмцээнийг бол ер нь спонсорлож яг ингэж гардаж явсан. Анхны тэмцээн 2009 оны 6 сарын 27-нд кикбоксинг дүрмээр 70 кг-д яг нөгөө манай анхны амжилтын дунд жимд зохион байгуулж шилдэг 8 тамирч ороод тэнд нь би анх дүүлж ирсэн. Одоо ган төмөргөд холбооныхаа бас одоо үүсгэн байгуулагч найзтайгаа аврын төлөө тулдчих. Тэгээд тэр цаг мөчөөс ингээл цаашдаа олон тэмцээн зохион байгуулагдлаа. Олон аваргууд одоо зөндөл амжилт үзүүлж байна. Тэр холбооноос түрэн гарсан амжилттай алдартай тамирчдаас бас нэрлэе гэж бодож байна. Одоо танаас эхэлсэн бүхээ бол одоо шавнараар нь үргэлжлээд явж байна. Сая бол One Championship одоо холбооны дэлхийн аваргын бүсгийн хоригл маань авлаа. Мөн намнан маань бас JCK-ийн одоо хамгийн өндөр бооцоотой хятадын холбогдлоноос бас шагналын сангид ингээд аваад ирлээ. Тэгэхээр тамирчдынхаа талаар, шавнарынхаа талаар бас амжилтуудыг та сайхан ярьж өгөхгүй юу? Ер нь ийм жил нэг аваргууд одоо 65 кг кикбокс болон холимт тулаанаар авраг болж байсан. Манай одоо шиг Батгэрэл ихэд одоо UFC-д анх тулдсан, анх гэрээ байгуулсан монгол хүн болсон. Тулааны төрлөөр одоо холимт тулааны төрлөөр анх UFC-д гэрээ байгуулсан. Бүх залуучууд бас ялтай амжилтаараа зөв үлгэр дууруулаад явж байгаа залуу байна. Мөн ийм жил нэг холбооны 77 кг авраг Батсүмбэрл гэдэг авраг байгаа. Америкт одоо хоёр ч холбооны авраг болчиход байгаа. Мөн Отгонбаатар гэдэг одоо ийм жил нэг аврагын бүсний төлөө тулдж байсан. Нэргөө Отгонбаатар гэж залуу Америкт Дарган хаус гэдэг холбооны одоо анхны Монгол авраг болж исэн. Өөрч одоо за тэгээд гадаадад нэрээ мандулж байгаа манай шавнараас ихсэн Отгонбаатар, Хатанбаатар, Хатна гэдэг одоо анхны шавнарын маань нэг Америкт бас шинэ холбооны авраг болоод ирсэн байгаа холимт тулаанаараа. Галсан дөржигэд залуу маань ихэд кикбоксийн төрлөөр хоёр ч холбооны дэлхийн авраг болсон. Тэгээд энэ хоригл маань одоо нэг дэлхийн авраг боллоо. Мөн одоо UFC-д гэрээ байгуулаад тулдж байгаа Нямжаргалгийн шав маань мөн ийм жилийн авраг 57 кг авраг. Японы Глadiator гэж холбооны Монголд одоо Монголын анхны авраг болж болсон. Мөн Отгонбаатарын араас өнгөрсөн 25 онд нэг сард нь одоо манай Отгонбаатар гişв. Энэ Нямжаргалын араас Отгонбаатар маань бас Японы тэр Глadiator холбооны авраг болсон. Тийм мөн Отгонбаатар маань ийм жил нэг авраг болсон. Гэх мэт л одоо олон шавнар байна. Хүнд чинь тэгэхэд Монголын одоо 3 ч удаа авраг болж исэн. Ингэж Гамбаяр гэж залуу байгаа. Мөн гадаадад амжилт үзүүлээд сайхан тулаа ялт байгуул хийж ирсэн. Амар төвшин гэж бас одоо ийм жил нэг холбооны 70 кг-ийн авраг болж исэн залуу. Мөн гадаадад 2-3 ч холбооны бүсний эзэн болоод явж байгаа. Энэ жил нэг аврагууд бол маш их байна. Одоо санаанд бас сайн орж ирэхгүй нэг олон аврагууд төрсөн учраас. Япон улсын нэр аягүй болон дөрдөгдөж тий. Одоо та бол жишээлбэл 2014 оны 8 сарын 29-нд яг дэлхийн аврагын бүсээ зүүхтэй Японы тамирчин Koji Oishite тулаан хийж ялт байгуулснаар дэлхийн авраг ингээ болж исэн. Тэгээд Намнан баярын маань бас тулаантай японочдын холбоотой ах шиг байна тийм ээ. Одоо таны тасалжуулагчаас Япон багш тасалжуулагч байсан. Тэгэхээр Намнан баяртай бас Япон улс холбогдож авах шиг байсан. Би мэдээллүүдийг харж байгаа. Зөв тийм. Манай 2007 оноос одоо Ариж Юничигээд багш дээр яг одоо холимт тулаанаар яг бүр анханаас нь заагаад өгөөч гээд гуугаад ингээ шав орж исэн. Тэгээд тэр багшийн маань одоо зааж сургасан юм. Мөн өмнө нь одоо зааж сургаж исэн Шин Зүрх каратегийн багш Эрдэнэт Бэхээ гээд багш маань ингээ олон сайхан багш нарын одоо зааж сургасныг л одоо үргэлжлүүлээд шагнартай чадан заагаал явж байгаа. Тэгээд тэр олон амжилтууд нь зааж сургасан юмуд нь одоо том олон амжилтанд хүрэж байна л та. Намнан баяр маань сая бүгд намтагтад ард улсын JCK холбооны тэмцээнд амжилттай тулдаад хасагдах
спортоор одоо тамирчидаас ганцаараа үлдэж ялтыг байгуулж 1 сая юаны эзэн болсон байна тий. Дахин баяр хүргээтэй сэтгэл ямар байна. Ягаад холимог талааны спортоор ер нь хичээлэх болсон бэ? Спортын ер нь хамгийн сайхан тэр ялангуяа холимог талааны спортын онцлог нь юу юм бэ? Хамгийн анх болохоор би ерөөдөө 2019 онд сорил тэмцээнд ороод тэгээд сорил тэмцээн дээр анх айрын багшийн заалан дээр анх очиж оролцоод багштайгаа танилцаад тэгээд ер нь тэр цаг мөчөөс багштай шав ороод ер нь бэлтгэл сургалтаа хийж эхэлсэн. Тэгээд ерөөдөө холимог талаанд руу одоо яагаад орох болсон шалтгаан маань гэх юм бол одоо ерөөдөө нэг хүүхэд байгаас нэг анх одоо би бол TV5 юу ямар ч нэг Монголын нэг нэвтрүүлгээр багшийн тулааныг үзчихсэн байхгүй. Нарийн тоглог багшийнхаа талааныг. Тулааныг үзэнгүүтээ энэ тийм гараараа зодолдоод хүлж ордог. Дээрээс нь бүр ингээд хөвтөд ингээд барилддаг юм тулааны төрөл байд юм шүү дээ. Ямар гоё юм бэ? Ийшээ орж яах юм бол орж үзвэл бас гоё юм байна да гэдэг анх харж ирсэн. Тэгээд ерөнхийдөө бас нэг ангийнхаа одоо найзууд болон одоо ингээд ойр дотны хүмүүсээ бас нэг хамгаалаад бас нэг өөр залгаж одоо ганц зүрхлээ ерөнхийдөө бас ялчаад байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бас анх тэр юунуудаас одоо хүсэл юунуудаас л одоо юу төрсөн юм болов гэж бодож байна. Ирчүүдийн хувьд бол гар зөрүүлэх асуудал байх. Гэхдээ энийг одоо цаашаа бүр спортын хэмжээнд амжилт үзүүлнэ гэдээ ингэж явдаг бол бас бүр өөр одоо түвшингийн асуудал бол мэдээж яригдах байх тийм ээ. 19 онд хичээлхээс өмнө өөр спортын суурьтай байсан уу үгүй юу? Би 12 бол 13 онод Баян орон галууд сум сурдаг байсан. Тэгээд галууд сум сурдаг байхдаа чөлөөт бол үндэсний бүхий спортоор аймгийн зан шагдар сүрэн гэдэг төлөвлөгөөнөөр бэлтгэл сургалт хийжсэн. Тэгээд бас нэг нилээдэн тэмцээнүүдээр бас ороод бас медаль хүртчихсэн. Тэр нөх холимог талааны спортыг их хоригл авраг оны дараа ярьж ярилцлага өгтөө хэлжсэн хамгийн их одоо олон элемент агуулсан хамгийн хүнд байдаг гэдэг ингэжсэн. Одоо чи бүхийн суурь орчиж байгаа. Боксинг гэдэг ингэжсэн. Таквондо одоо тулааны ерөөсө бүх спортуудын холимогийг л ерөөсө холимог тулаан гэж бид нэр ойлгож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь техникийн хувьд ч гэсэн илүү ер нь хүнд илүү их одоо төсвөр төвчээрийг хүчийг шаардсан байж тарах уу? Тийм сурах юм асар ихтэй л дээ холимог тулаанд. Одоо юу гэдэг би бас жуудуугаар барилжсэн. Жуудууд ихэд жуудуугийн дүрмийг мэддэг. Жуудууд дуртай тим залуучууд л тэмцээнд байна. Тэгэхэд холимог тулаанд бол ингээд чөлөөт, жуудаа, одоо сонгомл бүх одоо юу гэдэг те улс болгоны өөрийн гэсэн үндэсний бүх байгаа шүү дээ. Тэр бүхийн залуучууд тэгээ бокс, карате, кикбокс, мутай бокс гэдэг ингээд бүх төрлүүдээс шилдэг ирчүүд орж ирдэг байхгүй. Тэргээр юм шонцлог. Дээр нь одоо нэг барилдаан ихэд босоо барилдаан, хамны барилдаан, хэвтэй барилдаан, тэрэн дээр өчөг боолт, хэвтэй барилдаанаас зохих, хамгаалах, босоо бариллаас өшгөлөх, зохих, өвдөг тохоо хийх гэх мэтлэн ингээд маш олон юм сурах шаардлагатай байдаг байхгүй. Тийм учраас нөгөө бусад дагансан спортуудын төрлийг бодвол аваргууд нь голдуу 30 гарсан байна. Одоо хүчтэй аваргууд болж гарч ирдэг. Тийм учраас сурах юм ихтэй учраас туршлага өргөмжлүүлэхин тулд яах вэ гэхээр ялчгүй нэг хугацаа хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ одоо 30 гарсан одоо манай энэ хөрөглийг ингээл 36 7 гээл тэгэнгүүт айлын зодгоо тайлах насандаа байна гэл зарим хүмүүс ч явуулал бараг хөрцөн биштэй гэл ингээ ярьж байгаа байхгүй. Уул нь бол нөгөө яг жинхэнэ холимог тулаанч болохын тулд тэр олон юм сурахын тулд их олон жилийн бэлтгэл хугацаа хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд залуу насндаа тэр бүгдийг чинь сурчна гэхэд чинь маш хэцүү байгаа. Одоо бол гадаадад яг анханасаа холимог тулааны суурьтай залуучууд гараад ирлээ л дээ. Тэрнээс бол өмнө ямар нэгэн спортын суурьтай боксчууд юм бүх голдуу бүхийн төрлийн одоо суурьтай хүмүүс илүү амжилттай явдгийн. Гэхдээ тэр бүхийн хүн чинь нөгөө тулааны төрлүүдээс сурхаас нөгөө тулаан цохилт өшгөлт даах тэгээд ер нь цохиулсан ч хүнд цохилт авсан ч нөгөө яагаад ч юм чарилхаас ахуулаад тэрийг төвчж өнгөрөхөөс ахуулаад зөндөө юм сурах хэрэгтэй болдог байхгүй. Тэгэхээр тэр олон юмыг авахын тулд заавал туршлага хэрэгтэй. Тэгээд туршлага чинь нөгөө хугацаалгач байдаг.
Тэгэхээр холимог талааны спорт бол хүндээс гадна амжилт үзүүлэхэд хугацаа шаарддаг учраас бас харьцангуй эрт амжилт гарах боломжгүй гэж хэлэх гэдэг нь үү? Тийм. Ер нь бол бус спорттой харьцуулах юм бол нэг спортоор одоо юу гэдэг нь 5-аас 10 жил бага наснаас хичээлээд ингээд олимпиад бол нэг 17-8 настайдаа олимпийн медаль авсан тамирчид зөндөл байдаг. Холимог тулаанд бол тэр бол маш хэцүү болж байна. Одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө 90 цент хүрээд бүрэн боловсрно гэдэг шиг ч юм уу те. Идэр насан дээр гэхээсээ илүүтэйгээр бүх одоо хүч чадал тэр бэлтгэл сургууль бүх юм ханжиж л амжилтанд хүрэх юм. Тийм. Тэгээд нөгөө одоо бокс одоо бусад юм чи одоо 2 минутаар 3 минутаар 2 3 өсрэл дийлэн 3 үе тулддаг байхгүй юу? Бүхний төрлөг чинь л одоо жөлөөд 3 минутаар 2 вэ 3 үе байхад жуудо 5 минутаар 1 үе. Холимог тулаан 5 минутаар 3-аас 5 үе байхгүй юу? Тэгээ аврагын төлөв бол 5 үе. Тэгэхээр зэрэг маш өндөр ачаал авдаг. Тэхийн тулд тэгээд тэр өндөр ачаалыг дасаж гарахын тулд яагаад төсөв төвчээр хэрэгтэй. Тэгээд тэр төсөв төвчээрийг сурахын тулд ялчгүй нэг хугацаа хэрэгтэй болчиход байна. Тийм байна тийм ээ. Таны хувьд 2014 онд аврагын бүсийг зүүж яхад хэдэн настай байсан бэ? Би чинь уулна яг ингээд леженд гэж холбоо сайн холбоо байсан юм. Макаод би 11 оны 10 сарын 30-нд анх авраг болоод леженд гэж холбооны авраг болохдоо 11 онд нэг 35 6 настай. Дараа нь ваны авраг болоход чи 14 онд би чинь 38 байсан. Тэр чи одоо тэгэхээр энэ хориг л аврагтай бол насны хувьд ойролцоо. Тэгэхээр ерөөсөө нөгөө дасгалжуулагчийн харж байгаа одоо ч гэсэн гарч байгаа бодит кейсүүдээс харахад бол ялцчгүй тийм болж таарч байна тийм ээ. Шамнара бэлтгэхдээ одоо таны баримтлагдаг зарчим юу байна? Мөн одоо сонгох нь бас их ач холбогдолтой чухал болов уу гэж бодож байна. Яагаад тэгэхээр одоо холимог талааны спортыг сонирхдаг энэ спортоор хичээлж байгаа маш олон залуучууд гарч байна. Одоо хамгийн анх ихтэл би санжин мастер талаанч гэл телевизийн нэвтрүүлэгт бол бас олон жилд олон залуучууд хөрсөлдөжсэн санагдаж байна. Тэгэхээр энэ залуучуудаас ер нь Шамнара яаж сонгож бэлтгэж авч байна вэ? Энэ магадгүй энэ спортоор хичээлж байгаа залуучуудын хувьд бол бас их чухал байгаа. Ер нь нөгөө шав бэлэн болвол багш бэлэн болдог гэдэг үг бол яг үнэн гэж боддог. Яг тэгвэл би нөгөө яг одоо ингээл хүмүүс зодод тайлах насан дээр 32 дэх арай багшаа өөрөө олж очиод гуугаал эцсийн нэг найдлах нэг болчих гээд идэг цаанаас нь тэгээд өөрөө ахихгүй нэг төвшөндөө гацчлаа гэдгийг мэдсэн. Тэгээ нэг болоод нэг төрийн байгууллагад ажилд орох гээд ингэж яснаа арай өгчтэй уулзнаар ингээд бүх юм эргээд тэгээ бүр анханаас нь тулаанаас агаад ингэж явж ирсэн. Тэгээд би бол өөрөө сонгох гэхээс илүү Шамнар намайг хайгаад бүрээд ирсэн. Магадгүй миний одоо нэг өмнөхөө үзүүлсэн амжилт энэ төр дээр нь тэр цаг хугацааны үед ч гэсэн бас нэг сайхан таарад сайхан ирчүүд сонгоод хүрээд ирсэнд бас талархаж баярлж явдаг юм. Ер нь бол тэгээ нөгөө энэ олон сонгохдоо тэр олон намайг гээд ирж байгаа залуучуудтай би түлхэж чадахгүй шүү дээ. Тэгэхдээ тэр дотроос ингээд нэг номерын авьяас нь бол мэдээж тууштай зан. Гэхдээ тууштай зан буюу авьяас одоо нэг өсний эсвэл одоо өөрийнх нь биеийн онцлог, ур чадвар, хүч гэдэг юм. Тэр нь бол уулын чухал боловч гэхдээ бүр нэг том юм тэрийг дадал болгох нь чухал. Бүр дадал болгоол. Тэхийн тулд яг үгээр сурсан мэхээ өдөр дор хаяж одоо мэрэгжлийн тамирчин болъё л гэж бол өдөрт 2 удаа заавал бэлтгэлээ. Нэг нь 2, нэг нь 3 цагийн ядаж бэлтгэлээ гэдгээр тэр нөгөө сурсан мэдсэн юм ал дадал болгож өөртөө хувирах. Өглөө усаа шүдөө уудаг шиг л нэг мэтгэл юм авчиадаг болол гэж зөвлөж явуулдаг. Тэгээ мэдээж нөгөө даруу вэ. Тэгэл хэлдэг шүү дээ нөгөө ардын дунд явахдаа алга биромет алзах тайсны одоо үед арслан барсан мэт гэдэг. Нөгөө л өмнө зааж ирсэн хэлж ирсэн багш нарынхаа л үг сургаалаар ингээл Шамнар бэлтээ явж байгаа. Тулааны спортын тамирчид өндөр амжилт гаргахын зэрэгцээ нөгөө талдаа нийгэмд үзүүлэх нөлөөлөл, байр суурь, одоо үлгэр дуурайлал маш их чухал байдаг тий. Дэлхийн хэмжээнд, Монголын хэмжээнд маш олон кейсүүд байна. Шамнартаа мэдээж маш олон одоо туршлагуудыг хилж өргөжлүүлж явж байгаа ах Намнанбаярын маань хувьд одоо спортын амжилтыг хувийн амьдралтайгаа ер нь яаж хоршуулж байна? Ямар дадал зуршил, ямар одоо дэг журмыг өөртөө ер нь хөвшүүлдэг вэ?
Мэргэжлийн тамирчин хүний хувьд болохоор ерөнхийдөө бол хамгийн түрүүнд миний одоо өөртөө яасан юм болохоор бол энэ бол миний ажил. За хүн өглөө босоод ингээд ажилдаа явдаг, орой амардаг, амралт өдрөөр амардаг. Яг энийг л ерөөс яг нэг тамирчин гэдгээ ойлгоод спортын юунд оролцсон. Тэгээд өглөө босоод хүчний бэлтгэлээ хийгээл хүчний бэлтгэлээ яадраас ингэ сонголт тэгээд өдөр нэг цайгаа ууж амраад оройн бэлтгэлтэй жоо амарч байгаа давдаг. Тэгээд ерөнхийдөө яг ажил гээл орлуулж байгаа ингээд бодцоход ерөнхийдөө амарлцдаг. Тэгэхээр амжилт үзүүлэхийн тулд өдөр тутмын бэлтгэл байнгын өндөр бэлэн формтой байх юм шаардлагатай болж байна шүү дээ. Үүний хажуугаар мөн бас одоо сахилгават болон сэтгэл зүйн бэлтгэлүүд их чухал болов уу гэж бодож байна. Сахилгаватын тухайд юу н яаж суулгах хэрэгтэй гэдэг би багшаа хоёроос айлгаснаас сая. Ер нь тэгээ нөгөө яг одоо цэвэр би миний хөдөлмөр бие л хөдөлмөрлөд байгаа юм шиг боловч тэр амжилт нь би хэрвээ амжилт гаргачих юм бол тэр амжилт нь одоо нутаг усанд ээж аав маань ихэд айлд ороход нэг судал дээшээ залрахаар тэгж одоо амжилт нь хуваагддаг юм хэлээ л дээ. Тэгээд зөвхөн би хөдөлмөрлж байгаа би өөрөө ингэ зовж ийн гэхгүйгээр тэрийг жаргалтай өөрөө нэгдүгээр дуртай юм явж штэ. Тэгээд дургүй юмд нь очиод baйл тэгээд зодтолдод оруулаад байгаа биш. Өөрөө дурлаад явж байгаа юм чинь аль болох жингээ хасгатаа ч гэсэн кайфтай гоё жаргалтаас хэрвээ чи амжилт үзүүлж чадах юм бол арга амьдрал ахуйд чинь хэрэгтэй болохоос гадна нутаг ус чинь ч гэсэн бахарх нь ах トゥ ус чинь бүр бахарх нь гэдгийг хэлэхээр зэрэг чинь нөгөө бусд маань хүртэл надаар бахархаад нэг өсний удмын заяанда жоохон ч гэсэн өөрчлөлт оруулчих واخгүй сайн. Тэрийг ойлгуулж байгаа зэрэг шанаар аяндаа ингээд хөдөлмөрлөх хүсэл нь урам тэр шууд аваад гоё л явчих юм да ер нь. Мотивацийг бол тэгж тэр өнцгөөс нь өөхөн гэж тийм ээ. Илүү материалистик талаасаа гэхээсээ илүүтэйгээр эцэг их нутаг ус удам угсаатай нь холбож байна. Усны нэрийг гаргахаас ахвал тэр төрийн далбаагаа эзэмшнэ гэдэг чинь яг тэр амжилт үзүүлж байгаа үедэл төрийн далбааг эзэмшиж штеп. Хинхэн төрийн далбаагаа гаргаж чадах уу, төрийн дууллаа ашиглуулах уу гэдэг чинь яг тэр торгон тамирчин хүндэл байж байгаа нэг гоё хөв зөө байхгүй. Тэгээд тэрийг олж авахын тулд мэдээж тэр хүнд бэлтгэлийг тэгтээ нэг тэр олон сайн юм а бодчих юм бол өөр ашигтай юм а таатаа зүйлээ бодчих юм бол тэр хүнд бэрхшээлтэй юмнуудыг аюу жаргалтаад авдаг байхгүй. Жингээ хасгатаа ч гэсэн маш гоё. Ямар ч стресс байхгүй. Гоё том шүү дээ. Намнан баярын маань хувьд одоо энэ спортын амжилтыг гаргахад нөлөөсөн хамгийн том мотивац юу байсан бэ? Одоо бол Шандас MMA клубын тамирчин мөн JCK холбооны тулаанч гэж одоо явж байгаа шүү дээ. Гэхдээ угшил нь бол MGL One холбооноос ингээ гарч ирээд холбооны 70 кг-ийн авраг болоод ингээ дэшегээ явсан. За энэ хүртэл мотивац юу байв? Хэрхэн өөрийгөө зоригжуулж илүү одоо чанга болдог байсан бэ? Тэгэд хамгийн түрүүнд бол мэдээж юунд тэмүүлж зорж байгаа л ерөөхдөө бодоод тэгээд мэдээж гэр бүлийн хүн болон багштайгаа клубын хамт олонтой мэдээж өөр тохиолдсон бэрхшээлийн талаар ярилцаад ярилцахдаа энэ зүйлийн ард яаж гарах талаараа гарц замаа хандлаад ярилцаал тэгэл ерөөхдөө зүтгэдэг те. Сая орсон одоо холбооны авраг болоход ямар сэтгэлтэй байсан бэ? Мөн одоо Монгол тамирчдын хувьд бол өмнө нь ийм өндөр шагналын сантай бооцуудад тэмцээнд оролцож авралж байгаагүй гэдэг мэдээлэл бас бидэнд ирсэн. Би болохоор анх болохоор юун дээр JCK холбоонд анхныхаа гэрээ байгуулж исэн тамирчин болсон. Тэгээд анхны оргил тулааныг хийжсэн. Тэгээд JCK холбоонд шүү дээ. Тэгээд ерөнхийдөө ингээд анхны тулааж бол гэрээ их зорилго тавьж байгаа. Гэрээ хийнгүүт за анхныхаа сая оныг хүртэх. За сая оноо хүртээд одоо дараагийнх чиг гэх мэтлээ ингээд ерөнхийдөө дараагийнхаа зорилгыг тодорхойлоод ерөнхийдөө бас нэг анхных болох боломж олдож байна. Тэгээд ерөнхийдөө бүгдийн сайхан зүтгээд ерөнхийдөө бодомжчоод болтол ашиглая л гэдэг зүйл бодсон доо. Яг бид бол ингээл ялагдлыг их олуулаа хуваалцдаг штэ. Биш ээ, ялалтыг их олуулаа хуваалцдаг. Ялагдлыг зөвхөн одоо тамирчин дасгалжуулагч хоёр л хуваалцдаг. Тэгэхээр наран тунгалаг багшийн хувьд ялагдл хүлээсэн тамирчнаа сэтгэл зүйн хувьд яаж цаашаага явах хүчийг нөгдөг вэ? Ямар тактикаар юу ажилтдаг вэ? Монголчуудын сэтгэл зүйн онцлог бөгөөд төр дайчин чанар юу бусад гадны тулаанчдаас өөр байдаг уу? Таны анзаарснаар.
өөр манай чинь сэтгэл зүйд нь бас нэг тэгэл бүр тусгай сэтгэл зүйч аваал ингээл эр зөргийн тулдах тэр сэтгэлийн өөрөөс байглаасаа нэг ёсны тийм байгаа байхгүй. Яг бол ахын амьдрал маань ч гэсэн багтаа нөгөө нэг адуу малтаа ноцолдсон өдөө өссөн хүмүүс байна. Хотод байсан ч гэсэн багтаа зөндөө зодон цохоо хийсэн үдцсэн. Янз бүрийн атмаа янз бүрийн хүмүүстэй ингээд тулдаа үдцсэн хүмүүс байдаг байхгүй. Тийм учраас огт одоо тулдаж үзээгүй хамраасаа цусаарж үзээгүй хүмүүсд зөвлөгөө өгөх. Мэдээж тийм бүх анги танхи юм одоо сургууль соёлтой ерөөсөө янз бүрийн тийм тулаанд орцсон залуучууд байдгийг. Тэгээд тэндээсээ бас нэлээд толгойлох маягтай хүмүүс яг өөрөө дотроо мэдээд нь шүү дээ. Би бол бас энэ бүр яваад үзчихвэл яадаг бол гэж. Тэр итгэл дээрээ ирж байгаа учраас жоохон зөвлөгөө өгөхөд маш гоё болно. Мэдээж бидний нөгөө нэг өмнөх дайчин түүхтэй тэр өвөг дээдсийн тэр дайчин түүх биднэрт маш том хүч болж өгдөг байхгүй. Тэр нөгөө агуу өвөг дээдсийн Чингис хаан, Сүбэдэ Баатар ингээл гихмжил одоо энэ 39-45 оны тэр алах голын болон чөлөөлөх дайны үеийн баатрууд, тэр баруун хязгаарын баатрууд бид нар чинь тэр дайцч тулдж байхдаа 18 өсөх настай залуучууд хүүхдүүд байсан. Тэг чин бид нар ингээд ямар тэг дайнд орох гэж байгаа биш. Спортоор нэр алдраа мандуулаад улс орныхоо нэрийг гаргаад тэгээд зөндөө олон давтцсан юм аа нөгөө өөрчлөлтчөө судалж жагаад тулаан хийх гэж байгаа болохоор зэрэг сэтгэлд хамаагүй өөр болчихдог байхгүй. Тэгээд тэрийг ойлгочих юм бол тулдах урам шал өөр. Ямар одоо ингээ ялагдлаа гингүүд амнаас алдах юм шиг ч юм уу те дайн тулаан биш. Өөрийнхөө бэлтгэл дээр хийдэг л байсан юм аа хийх гэж байгаа болохоор зэрэг тэрийг ойлгуулчвал залуучуудын сэтгэл зүй аюул сайхан болчихдог. Гэтэ мэдээж ялагдлыг хүртчиж ялалтыг хүртэх хэрэгтэй болох байх тийм ээ. Тэгээд ялагдлаас ер нь бол ялагдал ер нь байхгүй. Яг тэгвэл ялагдал бол яг юм сурж авч байгаа хгүй туршлага урамтуулж авч байгаа хгүй. Тэгээд туршлага урамтууллаа тэр жоохон уналтаас тэгэл буцаад улам хүчтэй болно шүү дээ. Яг ер нь нөгөө нэг тэр ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийнхөө тэр ялагдлыг хүлээн зөвшөөрөөд сул талаа хүлээн зөвшөөрөх зүүн чинь засахад амархан шүү дээ. Тэгээд хүнээс ч өөрснөө асууж чаддаг юм сул талаа хүлээн зөвшөөрөх чинь. Тэгээд тэр уналтан дээр нь ялагдал дээр нь харин ч улам нөгөө өмнө андуурж бодож исэн хийдгүү байсан юмудаа ингээд олоод улам хүчтэй болох эхлэл болдог гэж бодогддог шүү дээ. Тэр талаар нь л шавнар зөвлөдөг. Тэгэхээр тэр нөгөө алдаа гарна гэдэг бол сайн илрүүлэлтэнд их чухал. Илрүүлсний дараагаар түүнийг илүү сайжруулах нь амжилтын бас маш том одоо хувийн эзэлтгэ гэж харах гэдэг юм байна. Намнан баяраасаа асууя тулааны өмнөх айдас дарамт юу н байдаг уу? Эсвэл дандаа зоригтой дандаа л ялна гэсэн ирч хүчтэйгээр тулаанд ордог уу? Тамирчны сэтгэл зүй ямар байдаг юм бэ? Яг би бол бүх тамирчны сэтгэл зүйг л мэдгүй. Гэхдээ миний хувьд бол тийм яг тулаанд ороод тулдах гэхээсээ илүү баг зэрэг нэг сэтгэл зүйд нэг хордог зүйл нь болохоор хэрвээ би ялагдчихвал яана гэдэг баг зэрэг нэг тийм ер нь бол нэг тийм зүйл байдаг. Тэгээд тэр талаараа ерөөхдөө бол багштайгаа ярилцдаг. Тэгээд ерөөхдөө мэдээж дуртай зүйлийг хийж байгаа. Тэгээд зүгээр хийсэн зүйлийнхээ үр дүнгийг л үзье. Хамгийн гол нь бэлтгэлээ хийхдээ одоо тэр бэлтгэлжтэй л одоо сайн их чухал юм байна. Мэргэжлийн тамирчдын хувьд бол одоо рингнээс гадуур, талбайгаас гадуур хин нэгнтэй маргалдах, гар зүрлэх асуудлыг бол бүр ор тас хоригдж байгаа тийм ээ. Тий. Гэхдээ зарим тамирчид маань энэ дээр алдаад байх шиг бас кейсүүд харагдав. Гэхдээ нөгөө нэг ихэнх одоо тулааны спортоор хичээлж байгаа залуучууд ийм болчтой. Юу гэхээр бэлтгэл дээр зөндөө цохиулж өшгөлүүлж байна. Тэрнээс хамгаалж байна. Тэгээд тэр цохилт ямар хүчтэй, ямар аюултай вэ гэдгийг мэдчихдэг байхгүй. Тэгээд бэлтгэл дээр ингээд байн ингээд цохилцоод ингэж байгаа хүмүүс чинь гудам дайлуулах за ялангуяа нүцгэн гараар зохих юм бол энэ хацрын ясмас чинь маш амархан бэрхдэг шүү дээ. Ирүү мөрөө хугарна шүүдэм чинь тэгэхээр чин зэрэг гудам дайлуулах ерөн цухтаа айлуулахын ивэр. За мэдээж бүр ингээд хайртай дотн хүмүүс рүү янз бүрээр одоо ингээд тотлогоо ивэр мэдээж хамгийн эвтих нэрл хамгаалж аюулгүй байхыг л бодно шүү дээ. Тэрнээс ямар бүр ингээд хохирч болоод яв гэж байгаа юм шүү. Тэгэл айлуулах хамгаална гэсэн үг. Тэгэхдээ нөгөө тулааны нөгөө цохилт өшгөлт ямар аюултай гэдгийг өдөр тутмын бэлтгэлтийг мэдж байгаа болохоор зэрэг энэ тэрийг хийхгүй энэ
зохицуулж чаддаг л болдог. Ер нь аюулыг өдөрчилж мэдэх чадвар аягүй өндөрсөн тамирчин дулаан залуучууд нөхцөл байдлыг өгөх гээд уур амьсгал ширүүсгээс өмнө аягүй гоё ивэр зохицуулж байна. Тэндээс зайлаа явчихна. Тэгэл хамгийн сайн хамгаалт чинь нэг цухтаах болж байгаа шүү дээ. Багшийн хувьд бол та тамирчидтай бас энэ рингнээс гадуурх, бэлтгэлийн заалнаас гадуурх төлөвшлийг суулгахад ер нь голчилж одоо хилдэг зүйлс юу вэ? Тэгэл нөгөө жоохон бардам явах юм бол өөрөө нөгөө өвний эго гэдэг одоо тэр өндөр явах юм бол нөгөө дутаад жижигхэн юмд ингээд дутаад идэх байхгүй юу. Тэрийг л айлуулах ойлгуулахыг хичээдэг. Тэгэл мэдээж бид нар ингээд одоо бид нар өөрснөө тийм байсан мөн шавнартай юу гэдгээр за та нар маань ингээд сайн ирийн замналаар замнаж гин шийдчихлээ. Тэгээ муу ирийн одоо үйл хийгээд явах юм бол энэ амжилт юус бүтэхгүй шүү гэдгийг л ойлгуулах хичээдэг байхгүй. Тэгээд нөгөө удлаа ярихаас ахуулаад тийм үстэй хил саамд өрөхгүй байхаас хариуцлахгүй байхаас ахуулаад эдрийг айлуулах нэг хэлбэл үг гიშгүүл газар гэдэг шиг те яг хэлсэндээ байж сур гэдгээр л амхандаа зөвлөн шүү дээ тэгэл. Одоо клубын үйл ажиллагаа зорилгын талаар бас ярилцъя. Шандас клуб болон MJL нэг холбооны талаар таас бид илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Утгагүй бас шоу зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь Монголд яг холимог тулааны спортын телевизтэй хамтарсан шоунууд бас олон зохиогдож байгаагүй. Одоо энэ удаагийн холдонгож 2 дахь болох гэж байх шиг байна. Гэх мэтчлэн ер нь болох гэж байгаа үйл явдлын талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу? За одоо 17 онд реалити шоу Мастер Тулаанч гэж реалити шоу зохиогдож ирсэн. Энэ жил нэг холбооноос телевизтэй хамтраад дараа нь бол Монголд нэг Road to One-ыг бас залуучууд маань хийж ирсэн. Гэхдээ энэ жил нэг биш өөр залуучууд. Тэнд бол манайш одоо энэ хөргөл маань төрүүлж вантай гэрээ хийж ирсэн. Одоо бол энэ 57 70 кг-д одоо 8 тамирчин шалгаруулад тэгээд тэндээсээ ингээд цуурлаар ингээд аврага дотруулах ийм одоо шатарчилсан дараалалаар ингээд явах. Тим тэмцээн зохиогдох гэж байна. Тэрний талаар бол би бол сайн мэдэхгүй байна. Би яг бол бид нар нөгөө энэ жилийн холбоогоо үүсгэн байгуулагч нар маань дараагийнхаа залуучуудад яг бүтэн ингээд хүлээлгээд өгсөн. Үүсэл гарал дундах хөгжлийн гэхээс одоо бол би сайн тэр талаар мэдэхгүй байна. Шанс клубын хувьд бол 2007 онд одоо Commit Service гэж компанид би ажилд ороод тэнд ингээд чөлөөтийн бүтэн дэвжээтэй одоогийн манай клуб байж байгаа хгүй тэнд одоо ингээд Commit Service компани хамгаалтын албаны залуучуудыг одоо бэлтгэл сургуультай хийдэг чөлөө цагаа зөв зохистой өнгөрөхөд зориулсан тийм клуб дэвжээ гарсан байсан. Тэгээ тэрийг үзэл би нөө төрийн байгууллагад орохоо болоод бүр зорилгод маань өөрчлөлт ороод нөгөө тулаанаа болгох гэсэн юм чинь шууд тэр клубруугаа ороод тэндээ бэлтгэл хийж байгаа 2008 оны 1 сараас яг шанс гэдгээр тэмцээн уралдаанд шамнараа оруулаад эхэлсэн. Тэгээд гол одоо тэр санаачлаад дэмжиж явсан нь одоо тэр Commit Service компани тийм одоо тухайн үеийн захирал байсан одоо нэг сайхан ах маань байгаа Эрдэнэ очрын тамир гээд өдний болтол одоо ингээ 19 жилийн хугацаанд биднийг ингээ дэмжиж орон байраар хангаад залуучуудын манд дэмжиж ингээ явж байгаа. Тэр ахтаал үнэхээр баярлж байгаа шанс клубын хувьд бол бид нар одоо болтол холбоотой одоо болтол чанарын манд дэмжиж хүчнийх нь бэлтгэлээж зааж зөвлөж өгөөл ингээл явж байгаа. Тийм нэг эрхэм сайхан ах баг. Тэр хүний одоо салшгүй холбоотой дэмжлэгээр шанс клуб бүдүүх хөлбөл явж байна. Тэгээд олон сайхан залуучууд олон аврагууд давхцсан тоогоор энэ жил нэг ихэд 22 байна аврах төрсөн байсан. Энэ жилийн холбоонд охид зарим нь одоо ингээд 3 удаа аврах болохоос ахуулаад энэ давхцсан тоог нэлээд байгаа. Тэгэхээр ер нь 17-8 аврах байна. Яг энэ жилийн хувьд. Би ч одоо бас энэ жилийнхээ холимог дулаан кикбоксийн анхны аврах болж байсан. Тэгээд олон сайхан залуучууд ингээд холбогдоод энэ шанс гэдэг дэвжигийн өрн маань ингээд зарлагдаад ингээд явж байгаа. Үнэхээр их таатай баяртай сайхан мэдээ.
Та одоо хэдийгээр MGL- нэг Fighting Championship холбооны үүсгэн байгуулагч боловч одоо бол залуучууд яг холбооны үйл ажиллагааг аваа явж байна. Тасгалжуулагчийнхаа одоо үүргэлөө илүү төвлөрж байна гэж штэ тийм ээ. Холбооны үйл ажиллагаа руу орохгүй байна гэхээр ер нь бол одоо илүү системтэй болж ирсэн байна гэж бид нар ойлгож байна. Тэгээ бүгд өөр өөрсдийн гэсэн хийх одоо үүрэг даалгавартай яг илүү сайн менежменттэй болсон гэж ойлгож байна. Тэгэхээр яг энтэй уялдуулаад асуухад ер нь Монголын холбоо талааны ирээдүг ер нь та хэрхэн яаж харж байна? Одоо ер нь дэлхийн хэмжээнд гарцсан холбооны бүсийн аваргын одоо бүсүүдийг зүүцсэн танисаа хэлсэн давхарсан доогоор 22 аварга байна гэж. Эдгээр аваргуудын маань арын албанд нь ажиллах тэр хүний нөөц баг ер нь бас ямар хөө байна вэ? Дэлхийдээ харьцуулахад бид нэр одоо хөгжил айл төвшөнд явж байна. Мэдээж тамирчдын шансаа ол өндөр байгааг хүлээмжшүүлж байгаа ойлгож байгаа. Ардны ажиллах багийн хувьд үнэхээр одоо юу л дээ одоо холбоо тулааны ирээдүг одоо энэ жилийн холбооноос гаралтай ялангуяа энэ хөгжил гэж ирээдүг ярихын тулд заавал өнгөрсөн үеийг ярих хэрэгтэй л дээ. Өнгөрсөн үеийнхээ ах нарын багш нарын хийж бүтээсэн суурин дээр л бид нар ингээ хөгжиж явж байгаа. Анхны одоо Монголд 90-ад онд одоо кёкшин каратегийн холбоо, таеквондогийн холбоо, дараа нь ингээ Монгол зоо гэдэг энэ болон ингээ хөгжөөд Монгол дотоодынхаа улсын аваргын шиг тэмцээнүүдийг зохиодог байсан. Улсын аваргын тэмцээнд өөр өөрсдийнхөө дүрмээр тулддаг байсан залуучуудыг хаян гарваа гэдэг ардын багш маань одоо 95-6 оноос эхлээд сонсогчийн алдар гэж хатан дулааны тэмцээн зохион байгуулад тэр тэмцээнд нөгөө каратегийн дүрмээр тулддаг, таеквондогийн дүрмээр боксчин гэх мэтлэн ингээ янз бүрийн хүмүүс сэргийн байгууллагын зүгээр бүх гэл ингээл олон төрлийн залуучууд ингээд нэг дүрмээр хоорондоо өрсөлддөг болсон. Энэ нь ингээд өнөөгийн хөгжлийн эхлэл болчих жоохгүй. Тэгээд яг холбоо тулааны Монголд хөгжил нь болохоор зэрэг 2003 онд одоо Асашүрөө аварга, Сумын озар аварга нар анхны Mongolian Fighting гэдэг холбоо тулааны тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн. Тэрний хасах 93, нэмэх 93 кг гэж зохиохот нь хасах 93-т нь би төрүүлээд нэмэх 93-т нь одхон ач маань төрүүлж ирсэн. Тэгээд ингэж холбоо тулаан эхлээд залгаад C1 телевизээр UFC-гийн одоо реалити шоуг нэг хэсэг гаргадаг байсан. Тэндээс ингээ хөдөө орон нутгаас тэр реалити шоуг үзээд холбоо тулаанд дурлаад орж ирсэн манай утхан тулах гэдэг шавьяас ахуулаад нэлээд олон хүн байгаа. Ингээд хөгжил нь ингээ явж байгаад 9 онд бид нар ингээ энэ жилийн холбоо байгуулад тэмцээн зохион байгуулдаг болоод цаашлаад 13-4 оноос энэ SBS телевизээр UFC-г шууд дамжуулдаг болчихгүй. Энэ бол бас ингээд холбоо тулааны хөгжилд одоо үзэгчийг бэлдсэн маш олон маш том суурь бол явж байгаа. Тэгээд үзэгч бэлтгэдгээс гадна Монгол тамирчид харуулдаг тийм болоод ихсэн. Тэгээд 11 14 онд би одоо лиженд гейм болон ваны авраг болоод залгаад манай олон сайхан дүүнер гадагшаа тулдаж ийм жилийн аврагууд болцгооцсон хүмүүс чинь гадагшаа тулдаад амжилтууд нь ингээд залгадаад ингээд ингэж хөгжиж явсараад өнөөдөр бол ингээд бүр хөгжлийнхөө бас бүр нөгөө гараан дээрээ бат суух зогссон гэсэн үг байхгүй. Буцаж унахааргүй бат зогссон. Одоо эндээс цаашаа харин хөгжүүлэх юм нь одоо надад бол одоо ийм жилийнхээ холбооны үйл ажиллагаанд оролцохгүй болчихоор зэрэг нэг бодлын бүр таатаа болоод яг шавнарт анхаарад тэр өрсөлдөгчнөрийг судлахаас ахуулаад шавнарынхаа юу дутуу байна, юу н одоо болж байна гэдгийг ингээд тэднэртээ анхаарах цаг гараад ирж байгаа. Тэгэхээр зэрэг олон хүмүүс одоо нэг олон залуучууд олон одоо Ширэн Бэли, One Team, Мазалай гэх мэтлээ одоо ингээд өшөө олон клубүүд олон аваргууд байна. Тэр түрүүний яддаг 22 гэдэг давхарцсан доогоор 22 аварга чинь аварга болсон юм жилийн аварга болсон гэдэг зөвхөн шанстай холбоотой. Тэрнээс өөр зөндөө аваргууд байгаа шүү дээ. Клубүүдээс. Тийм учраас олон клубүүдээс олон аваргууд байна. Тэгэхээр энэ олон аваргууд дахиад Монголд ингээд тогтмол биш ч гэсэн гинт ингээ үйл ажиллагаа хийгээд Монголд дотоодын өрсөлдөөнийг ширүүсүүлээд тэмцээн зохион байгуулдаг MFC өөр ямар ч үл 2-3 холбоонууд гинт тэмцээн зохиодог. Тэд нар бас ингээд энэ тулааны хөгжилд маш том хувь нэмэр оруулаад явж байгаа. Тэгэхээр зэрэг одоо цаашдаа бол тулаан, холбоо тулааны одоо амжилт улам хүчрхэг болох байхаа. Хамгийн гол нь тэр амжилт үзүүлсэн залуучууд маань буцаад одоо зөв хүмүүжлэлтэй байгаад энэ улс орныхоо хүүхд залуучуудад маш зөвөр үлгэр дуурайл өгөөсөөр хэл байх бодож байгаа.
өөрийнхөө шавнарт бол аль болох тэр талын энийг хэлж одоо та нарыг залуучууд харж байна, хүүхдүүд харж байна гэхэд одоо энэ хөргөл маань физикал Азиад амжилт үзүүлээд тэрний яг тэр цаг хугацаанд маш гоё таарсны дараа холимог талааны дэлхийн авраг болоод маш одоо үнэхээр Монголынхоо нэрийг гаргаж чадлаа. Одоо хаан ч гэсэн Японд ч гэсэн энэ хөргөлтэй гудамд явж байгаа явуулах байсан билээ зургийн даруулаад. Тэгээ зургийн даруулаад зогсчтой тэгээ. Тэгээд энэ хөргөл маань ихэд зөвөр хүүхд залуучуудад бас ингээд зөв үлгэр дүүрэл үзүүлж чад багш үний хувьд маш бахархаж явдаг. Одоо ингээд анхны ууган шавнар надаас үлгэр дүүрэл авч ирсэн бол дараагийн шавнар болон шинээр гарч ирж байгаа энэ бус тулаанч дүүнэр маань бүгд л одоо энэ шавнараас маань болон амжилт үзүүлсэн ахнараас үлгэр дүүрэл авах шүү. Тийм учраас залуучууд маань сайхан зүв байгаараа л гэж хэлдэг шүү. Дараагийн үе одод төрсэн байна гэж тийм. Дараагийн үе үлгэр дүүрэл үзүүлэх хүмүүс бэлэн болсон хэдийнэ гараад ирчихсэн байна гэж. Тэгэхээр Намнан Баяраасаа асуу Шанс клуб тархилагчнаар ер нь амьдралд нь ямар боломжууд нэгдсэн мөн ивент тэтгэлэг ер нь тамирчны амжилтанд ямар нөлөөтэй тийм бэ? Санхүүжилттэй одоо энэ их тулааны спорт ер нь яаж холбогдож байна? Би бол анх нөгөө Шанс ММА клуб дээр бэлтгэл сургалтаа хийж хийснээр ерөнхийдөө би маш цаг хугацаа алдаагүй анх ерөөсөө маш зөв баг хамт олон дээрээ тий зөв багш дээрээ ирээд тэгээ маш цаг хугацааг ингээд маш хэмнээд ингээд явцсан юм шиг санагддаг. Тэгээд давхар мэдээж аргаар амьдрал тал дээр мэдээж санхүүгийн асуудлууд гарна. Анх тэгэхээр би Хансай Микон гэдэг бетон зургийн үйлдвэрийн одоо туслах ажилтан кофе оператор хийнгээд ингээд давхар өөрөө бас нэг миксер худалдаж аваад тэг миксерийн жолооч гэдэг байсан. Тэгэд ерөнхийдөө мэдээж бэлтгэл сургалтаа ингээд тууштай хийгээд явахлаар ингээд өсвөлгч нарын чанар сайжрна. Тэгээд давхар ингээд тамирчин болоод зорихоор заавал өдрөө 2 бэлтгэл хийх шаардлагатай болоод байсан. Тэгээд манай клуб юу одоо манай махал гэдэг байдаг. Одоо аль түрүү нэрэнд дурдагцсан одоо манай багш маань найз махал манай одоо манай баян өнгөрөх тэгээд анх махал ахаараа дамжуулаа Хаунс Импекс компанитай анх холбогдоод Хаунс компаниар чимтэж сахиралтай очиж уулзаад тэгээд намайг спонсорлож спорт тал дээр нь дэмжихээр болсон. Тэгээд Хаунс Импекс компанид одоо спорт зааварлагч гэдэг местэн дээр ерөөхдөө явдаг. Тэгээд Хаунс Импекс компанид маш баярлж явдаг да. Тэгэхээр дэмжлэг бол бас маш чухал юм тийм ээ. Тайван бэлтгэлээ хийх юу ардаа санаа зовхгүй зүйлтэй байна гэдэг бол амжилтын бас дийлэнх хөв эзлэх юм болов уу гэж бодож байна. Одоо MGL нэг холбооны тэмцээн шоуны талаар бас ярилцээ. Таны хувьд бол шоунд оролцох юм билээ тийм ээ. 70 кг-ийн хэмжээндээ оролцсон гэж ойлгосон зөв үү? Биш. Энэ наман Джессика гэдэг хятадын одоо нэг нэмэр холбоотой ингээд гэрээ байгуулсан үндсэн тамирчин болсон байна. Тэгэхээр өөр холбооны тэмцээнд орох гэсэн үг боломжгүй. Тэгээ зэрэг өөр залуучууд маань оролцсон. Тэгвэл одоо MGL 1 холбооноос хийх одоо энэ тэмцээнд та түрүү хэлсэн 57 кг, 70 кг дээр 8 залуучуудыг өрсөлдүүлээд авраг шалгаруулна гэж байна. Тэгэхээр эдгээр 8 залуучуудыг яаж шалгаруулах вэ? Монголд байгаа одоо бүх клубүүдээс дунд нь тэмцээн явуулаад аврагуудыг зөвлөх үү? Ямар систем явдаг юм бэ? Тэр 8 тамирчныхаа мэдээж өмнө ингээд авлан бүсний төлөө тулж ирсэн ч гэдэг юм уу одоо ингээд чансаа өндөртөл гадаад мэрэгжил эдит тулдсан юм залуучууд байгаа. Тэд нар маань шууд орох байх. Ер нь тэгээд дараагийн нөгөө 8 бий болгохын тулд сорилт тэмцээн зохиох юм. Сорилт тэмцээн зохиогоод яг 8 хүнийхээ тоог бүрдүүлээд тэгэл тэндээсээ хасагдах шатаар яг тэмцээн маань үндсэн тэмцээн маань эхлэх юм. Шатлаад. Түрүүн одоо шанстай холбоотой би нөгөө MGL нэгийнхаа одоо үйл ажиллагаанаас холдоод ирэнгүүт нэг гоё юм шавнырын хард гарах боломж нэгдсэн. Нөгөө MGL нэгийг үүсгэн байгуулагч. Тэгсэн мөртлөө өөрөө шав бэлдэх. Шавнар маань тэмцээнд орно. Тэгэхээр би нэг хардны ерөөсө гардаг ус байхгүй. Дотоодын тэмцээнд ерөөсө шавнырын хард гардаг. Өөрснөө өчтөр олгоод би үүнд даатгаал бэлтгэлийн яг сайхан хэлгээл ахалж байгаа хүмүүсийн даатгаал хэрвээ нэг заалнаас 2 хүн аврагын төлөө тулж хэд хэдэн тохиоллоо. Тэгэхээр нэг шавнарыг ингээ ирэмбэрэн жагсаачдаг байхгүй. Тэгэнгүүтээ 1-2-оор тоолвол 2 баг болгоол. Тэгэл нөгөө 2-оо дааж авах гэл ингээл явцдаг ус. Өнгөрсөн жилээс эхлээд яг одоо өнгөрсөн жил MGL нэгийн 2 аврагын бүсний төлөө тулаан болсон 61-д 57-д. Тэгээд
61-т нь манай Шинбатар гэдэг шин маань одоо Японд тулдж байгаа шин маань төрүүлсэн. Сүүлд 11 сард болсон тэмцээнд Утганбаатар гэж шин маань мөн төрүүллээ. Тэгээ Утганбаатарын хард олон жилийн дараа Шамнирын хард гарахгүй гэж олон жилийн дараа гарсан. Нөгөө Road to One шоунд мөн их хөргөлийн хард 22 онд гарсан юм. Тэгээд ингээд өнгөрсөн жилгээд ингээд хоёр удаа л сүүлийн жилүүдэд гарлаа. Сайхан байна. Гадаадд бол мэдээ Шамнирын хард яг гараад явж байгаа. За одоо тэгэхээр болох холбооноос зохион байгуулагдах тэмцээний ерөнхий бас тов болон оролцох тамирчдын тоо жин ингээл ихнээсээ тодорхой болж штэ. За нэг зүйлийг асуу. Гэхдээ энд одоо хариулж та болох уу болохгүй тодорхой болсон уугүй юу мэдэхгүй байна. Гэхдээ MGL One холбооны одоо хийх гэж байгаа энэ шоуны тэмцээний шагналын сан аврагд очих мөнгөнд дүн хэдэн төгрөг байх вэ? Энэ тодорхой болсон уу? Тэр нэлээд өндөр л сонс би тэгтээ сайн мэдэхгүй байна. 20 сая байх байх. Аврам. Тэгж бодож байна. Тэр яг нөгөө одоо ингээд шинээр авсан MGL-ийг ингээд авсан сайхан баг хамт олон. Одоо менежментийн багийнхан бүрээ харилцсан. Тэд хариуцж байгаа. Эрдэнэ гэдэг нэг сайхан залуу аваад ингээд 2 ч тэмцээнийг өнгөрсөн жил 3 ч тэмцээнийг Баянгорын тэмцээний хэлээд гоё зохион байгууллаа. Өнгөрсөн жил одоо гаднаас тамирчид авчираад анх удаа Монголд одоо нэг 6-7 гадны тулаанчдыг авчираад тулцсан ийм жилийн хувьд. Тэр нь бүр Америкаас одоо Бразилаас тамирчид авчирч яг тэр нутгаас нь тамирчид авчирч тулдуулсан юм. Өмнө 19 онд 10 жилийн ойгоор одоо ууган гэрэл гэдэг одоо манай холбооны ерөнхийлөгч байх үед ууган гэрэл ундаа байх үед мөн одоо энэ төмөө гэдэг энэ Баянгорын одоо залууга тэрнийхээ дэмжлэгээр манай хан төмөр гэдэг одоо холбооны гүйцэтгэх захирал маань ингээд голлож хөөцөлтөөд Монгол тургатан гэдэг тэмцээн зохион байгуулсан юм. 10 жилийн хугацаанд тухайн үеийн 19 онд үүсгэн холбоо үүсгэн болоод 10 жилийн ойгоор тэгээд Монгол тургатан гэдэг нь халимаг бүрээд туваа өвөр Монгол эднээс ингээд оролцсон. Бидний хувьд бол тухайн үед л хамгийн том тэмцээнийг зохион байгуулж илээ. Энэ нь бол одоо маш сайхан арга хэмжээ болсон. Бусад тамирчдаа залгуулад одоо ингээд Монгол тургатангууд л ирж байгаа учраас төмөргийнхээ ачаар юу ордон руу оруулдаг юм. Тэнгүүд нөгөө гаднаас ирсэн Монголоо гээд ирж байгаа нөгөө тулаан залуучууд маань Чингис хааны одоо өшөөнд болон юунд 9 үл цагаан тугууд ингээд сунж мөргөөд мөргөж байгаа. Тэгэхдээ бид нар одоо бас дотроо өөрснөө бид нар тэгдэггүй. Тэгэхдээ тэд нар маань ингээд бүр ингээд Монголоо гээд бүр төв тусгаар болсон Монгол улсаа төв нутагт нэг төрийн ордонд орж орлоо гэд маш их баярлж яхад нь бид нар бас нэг таата сайхан санагчлаа. Гэхдээ бас нэг яг тэгж тэр хааныхаа хөшөөнд болон эсвэл цагаан дугуйдаа тэгж мөргөж бол бид тэр одоо чадахгүй штэ гэсэн мөртлөөс лам сүмд мөргөдөд мөртлөө бид тэр яг нэг байжин түүхтэй тэр өгшийнхаа өмнө тэгж санд мөргөдгөн байлээ шүү гэдгийг тэндээс харсан штэ. Тэгэхээр спорт ер нь маш олон зүйлийг хүнд өгдөг штэ тийм ээ. Одоо олон хүүхэд залуучуудаас энэ холимогдлооны спортоор хичээлээ. За зөвхөн холимогдлооны спорт гэлтгүй ер нь спортын энэ хүмүүжил, спортын амжилт хүний амьдралыг яаж өөрчилдөг, хувь заяаг яаж эргүүлдэг, хүнд ямар сайхан зүйлийг өгдөг бэ гэдгийг дэлхийд дахин бас харж байна. Ер нь цаашдаа энэ спортоор хичээллэх хүүхдүүдэд багш тасалжуулагчийн зүгээс болон тамирчны зүгээс та хоёр маань ямар зөвлөгөөнүүдийг өгөх вэ? Ер нь спорт болгон сайхан. Тэгээд ямар нэгэн спортоор хичээлээрээ одоо хүүхд залуучууд ингээд шинээр ирж байгаа 10 жилийн хүүхдүүд ялангуяа маш хөшинг болсон байна. Маш сонголт муутай хөлөөж игээ сууж чадахгүй шүү дээ. Сонголт ихэр хойшоо гидэж унчихлаар ингээд зүгээр хөлөөж игээ суух гэсэн байна. Библиэдрийн хувьд ингээд сунаалж байлгах маш одоо сул болсон байгаа юм. Тэгэхээр зэрэг хүүхдүүд заавал нэг спортын өндөр амжилт гаргах шаардлага байхгүй. Гэхдээ заавал спортоор хичээлээрэй. Заавал хүн амьдралдаа цөөнгүү удаа өөрийн болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах шаардлага гардаг. Тийм учраас тулаанаар хичээлвэл бүр сайн гэж хэлэх гээд. Яг тэгэхээр бусад спорт ялгаагүй хөлс гаргана. Ялгаагүй эрүүл мэнд сайн. Гэхдээ энэ тулааны спорт
болон энэ бүхний төрлүүд энэ бокс өдр чи яадаг вэ гэхээр за аэробик бол ялгаагүй хөлс гаргаал ингээд уян хатан сонголт эрүүл мэндийн хэрэгтэй гоо сайхан болол явдаг бол тулааны спорт тэр тундаа сэтгэл зүйн давхар сайжирч идэг байхгүй. Ямар нэг аюултай нөхцөл байдал үүсгэхэд тайван байна. Тайван байгаа хүн чинь маш зөв сэтгэн, зөв шийдвэр гаргах гэсэн үг. Сандрахгүй. Тэгэхээр тулааны урлагт нь бус спортоо бодвол сэтгэл зүйн сайжирч идэг. Одоо тийм аюултай нөхцөл байдалд ялангуяа тайван байх нь шүү дээ. Тэгээд тэндээс гарах арга дадал хамгаалах тэр юмнуудыг заалгадаг учраас сэтгэл зүгээр бусдаасаа арай өөр болчт юм аа гэж. Сая ямар чухал юм хэлсэн бэ? Тэр наран тоглоо гэгшин хувьд л аюултай нөхцөл байдалд тайван байхыг сургадаг, тайван хүн бол ямагт зөв шийдвэрийг гаргадаг гэж тэ. Тэгэхээр энэ бол мөн хамгийн чухал тэр ялангуяа бүр яг тулалдж байгаа үеийн тэр сэтгэл зүг тогтоочих юм бол амьдралд өөр юунд иш нурж удахгүй л гэж ойлгож байна. Тий. Тэгээд нөгөө яг тамирчин яад вөхөр би одоо нөгөө энэ тулааны спорт бол бас шатрын спортоор давсан тийм оюуны спорт واخгүй юу? Уулна. Яагаад тэгэхээр зэрэг жишээлхэд одоо шаолины сүмчин тэр ламнарыг ингээд тулаанд бэлдэж ш, тулаанчаар бэлдэж штэ. Уулан тэр ламнар бол яг хөр оюуны дээд одоо ном момоо сэржлэхээс ахуулаад мунд хүчрэх байх хэвээр оюуны хувьд. Тэгэхэд яагаад тулаанаар хичээлээд байгаа юм? Тэр чинь нөгөө улам оюунаа хүчрэхэг болгохын тулд. Яагаад вэ гэхээр за жишээлхэд шатарчин хүн бол яг хөр хоёр шатарчин чив чимээгөө 5 тухтай орчинд хоёулаа маш тайван байдлаар хоёулаа суугаад нэг нь нүүгээд дуусны дараа бодож байгаа нөгөө нь нүүдэг байхгүй. Тэгэхэд тулааны спортууд энэ бүхний төрлийн спортууд чи яадаг вэ гэхээр зэрэг хүн секундэд 3 бодож амждаг ч. Тэгэнгүүт тэгж бодож амжихаас гадна тэр бодсон бодлоо үйлдэл болгож хийдэг байхгүй. Дээр нь за би 2 зуун цохоод өшгөлнө гэж бодож идэл нэг цохгоо ухсыг цохин штэ буцаа зүрхлээ цохилтонд өртөн өвдөлт өгнө. Нөгөө нэг цохиулаа нэрээ мартна гэдэг шиг болно. Тэгэхэд дадалд болцсон тамирчин бол яг үгээр цохиулсан ч нөгөө бодол нь мартагдахгүй. Буцаад маш урдан төвлөө. Тэгээд төвлөрөхөөс гадна юмаа гүйцэтгэж юм гэсэн үг байхгүй. Цохиулж явахдаа довтлоод нөгөө барилдаа нь өшгөлнө гэж байсан бол өшгөлтний шилжилт нь өөр болчих юм бол шууд барилдаанд шилждэг ч юм уу ингээд маш түргэн тэр дорн. Тэгэхдээ тэр дорн шийдвэр гаргахтаа сандарцсан, амьсгаатцсан, өөснө гарцсан, өвдцэн, багттлаа амьсгаатцсан, ядарсан явж байгаа байхгүй. Тэр үедээ бодож чадна гэсэн үг. Шатарчин үнийг суулгаж агаад ядаж дугуйж ийлгээд өндөр амьсгаатаа дугуйж ийлгээд шатар нүүлгээд нүүж яхад нь толоор нь бод нүгэж нүдэд ивэл яах вэ? Тэрэн шиг бодол явагдаж байгаа. Тэгэхээр тэр сандралтай орчинд өвдцэн бидний тулааны нэг юу чинь юу байхгүй. Өөрсдөгч намайг цохиж гэмтээс гадна би өшгөлөхөд хөлөө хамгаалтан дээр хөлөө угуулчих, гараа зохиход гараа угуулчих. Тийм нэг өвдөлтийн бас нэг юутай айцтай байдаг байхгүй. Бүгд тэр бүгдийг даваад тулдж байгаа шүү дээ. Тэгээд өшгөл өөрөө довтлсон ч гар маань хөл маань өвдөнө. Тэгээд тэр амьсгаа, тэр сандрал, тэр ядарсан үедээ, сохтун мэт ядарсан үедээ л зөв сэтгэж чадж байгаа хүн чинь энгийн 50 үед бол бүр таатаагаар ингээд юм шийдээд зохицуулчих болдог байхгүй. Тэгээ олон шавнарт айлуулах тэрийг хэлдэг. Тэгээд тулааны нэг юм ялгаа нь. Яасан гоё юм бэ? Миний хөө одоо хөл бөмбөр хичээллэгийн давхар тулааны спортоор хичээлүүлмээр санагдчих. Маш олон гоё зүйлсийг өгөх юм байна. Тэгэхээр нөгөө цохилт бол маш хурдтай ярьж байгаа. Тэн дунд бэрхшээл хэмлэхэд олон зүйл яригдж байгаа. Тэн дунд зөв тактикаар, зөв стратегиар тулна гэдэг бол их чухал юм байна. Намнан баярын хувьд бол яг багшийнхаа хэлсэн эдгэрийг юу яаж хэрэгжүүлдэг вэ? Спортоор хичээлж байгаа хүүхдүүдэд мөн ямар зөвлөгөө өгөх вэ? Ерөнхийдөө бол тэгэл багшийнхаа хэлсэн зүйлсийг одоо ерөнхийдөө би нэг зүйлийг анзаарсан болохоор одоо ингээд хүмүүсийн одоо тамирчин хүмүүсийн алддаг одоо алдаа нь болохоор багш нэг юмыг хэлэхэд тэр багшийн хэлсэн зүйлд голдон түн одоо шүүн тунгаах сэтгэлгээ орчих юм бол бас жоохон алдаа гарах гэдэг гэж би өөрөө бас ер нь багш маань ах хэлсэн л дээ. Гэхдээ ерөнхийдөө тэр зүг байсан. Тэгээ би бол одоо ерөнхийдөө багшийн хэлсэн одоо өшгөлтч байд юм уу, барилдааны юу ч байд юм уу, яг ерөөсө багшныхаа хэлсээр тэр шигтэн л ер нь 100% гүйцэтгэлтэй яг цэргийн албаагч. Тэгээ цэргийн алба тушаад яаж гүйцэтгэдэг вэ? Тэрэн шиг л ерөнхийдөө хийхийг хичээдэг өөрийнхөө хувьд. Тэгээд шинээр тулаан бол өөр спортоор хичээлэх гэж байгаа хичээлэх сонирхол төрж байгаа хүүхдүүд хандаж хэлэхэд бол тэгээд
хэрвээ спортоор хичээлэх юм бол хүүхэд байхдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн чинь нэг байх шүү л гэж зөвлөе доо. Заавал спортоор хичээлээрэй гэж тий. Тамирчид ер нь ирээд яг энэ судал дээр суугаад ярьслага өгөхдөө өөрсдийнхөө амьдралын түүхийг болон бусдад сургамж болох урам зориг өгөх төр сайхан зүйлсүүдээ ярьдаг. Тэгэхдээ төгсгөлд нь нэг л зүйлийг бүгд хэлдэг. Ямар нэг спортоор заавал хичээлээрэй. Ерөөсөө спортын хүнд өгөх энэ гайхамшигтай зүйлийг бол үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэр ялангуяа ирээдүйд амьдралд нь хүртэл одоо маш чухал нөлөөтэй. Сайн наран тунгалаг багш хэлсэн шийдвэр гаргалтын дээр хүртэл ингээ үнэхээр чухал байдаг аа гэж хэлдэг. Тэгээ өнөөдөр бол тэр ялангуяа бүр та хоёроос энийг бүр илүү сайн ойлгож сонсч явлаа. Тэгээ одоо хэдхэн минут үлдсэн байна. MJL нэг холбооноос удахгүй зохион байгуулагдаж байгаа тэмцээн рүү эргээд орё гэж бодож байна. Энэ тэмцээн Монголын холимог талааны спортод ямар нөлөө үзүүлэх вэ? Энэ тэмцээний дараагаар нөхцөл байдал ер нь ямар болсон байх болно гэж ер нь та зөвөр урьдчилж харж байна вэ? Туршлагатай дасгалжуулагчийн хувьд өөрөө мөн тамирчин байсан юм. Тэгээ одоо ингээд манай Монголын дотоодын өрсөлдөөн бол энэ хөндөр төвшин ширүүссэн байхгүй. Тамирчдын ур чадвар сайжирчлаа, хүч бүгд л юм маш сайхан бие бэлтрийн хөвдөж гисэн өөрчлөлтүүд эхэлсэн. Тэгээ энэ нь бол өмнө хөгжижсэн нөгөө хөгжлөө улам дээш нь шийдсэн сайхан үйл ажиллагаа болно гэж итгэж байгаа. За та хоёртоо их баярлалаа. Олон сайхан мэдээллүүдийг бидэнд өгөхөөс гадна спортоор хичээллийн ач холбогдол мөн одоогийн нөхцөл байдал дээр нийгэмд бас хүүхдүүдтэй холбоотой олон таагүй зүйлсүүд, олон кейсүүд бас гарч ирж байна. Тэгэхээр энтэй бас холбогдох үйц урам зоригийг өгсөн, сургамжийг өгсөн сайхан яриаг өнөөдөр манай студид дэлгэглээ гэж бодож байна. Тэгээд наран тунгалаг багшд бас дахин талархал илэрхийлэхийн алдамт мөн баяр хүргэе. Шавнар нь одоо спортын ертөнцид сахиур хагалж бас олон хүүхэд залуучуудад үлгэр дуурайл болж байна. Түрүүний хэлсэнчлэн дараагийн одод хэдийнэ төрж гэж тийм ээ. Тэгэхээр спортоор хичээлдэг хүүхэд залуучууд олон болох болтугай. Мөн одоо Намнан баяртай мөн бас амжилтыг хүсье. Цаашдаа JCK холбооны тэмцээнүүдэд илүү амжилттай оролцож бас Монгол тамирчны эр бэрийг дэлхийн түвшинд илүү амжилттайгаар харуулах юм бас өрөөлийг дэвшүүлээ. Наран тунгалаг багштай олон сайхан шав төрүүлээрээ энэ спортын хөгжлийг дэлхийд бүр илүү тодор тамглаарай гэж хүсэж байна. Та хоёртаа баярлалаа. Баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгт урьж оруулсанд баярлалаа. За үзэгчдээ Монгол телевиз Терминал 1-ийн чөлөөт ярилцлага ээлжитнийгийн шин дугаараа үзэгч та бүхэнд хүргэлээ. Өнөөдөр бид Монгол улсын гавьяат тамирчин MJL-ний Fighting Championship холбооны үүсгэн байгуулагч One Championship-ийн аваргын бүсийг анх Монголд авчирсан холимог тулааны дэлхийн аварга наран тунгалаг багштай болон Шандас MMA клубын мэргэжлийн холимог тулаанч MJL-ний холбооны 70 кг-ийн аварга мөн бүгд найрамдах Хятад ард улсын JCK холбооны аварга Намнан баяртай ярилцлаа. Та хоёртаа дахин талархал илэрхийлье. За баяртай үзэгчтэй дараагийн дугаараар иргэн уулзъя. Баяртай.